Сабаа цоноо хөдөлгөөн багийн тоглогч бэлгүн байна. За өнөөдөр Tesla Group болон хөдөлгөөн багийн хамтын ажиллагааны хүрээнд Tesla Group-ийн Alpha Zone төслөөр одоо хүрэлцэн ирсэн байна. За тэгээд энд ямар зорилготой хүрэлцэн ирсэн бэ гэхээр барилгын онцлог давуу талууд болон одоо дотоод зохион байгуулалтын талаар ер нь бол ямар концепттэй баригдаж байгаа талаар нь бол мэдээлэх зорилготой хүрэлцэн ирсэн байна. За ойлоо өнөөдөр ингээд бүрэн нэг ашиглалтанд орсон 103 м2-тай юм 3 өрөө байран дээр орж ирсэн байна. Ер нь одоо хэрвээ анхны сэтгэл гэдэг ч юм уу. Би нөгөө барилгын явц зунд нэг орж ирж бас танилцсан. Тэр нөгөө саарлаараа байсан. Дотор нөгөө м2-ийн сонголтыг анхаад байгаа Alpha Zone дээр бол сонирхож орж ирж байсан. Одоо бол яг ингээд нөгөө айл орцсон те ороход бэлэн болцсон байгаа дээр нь харахад бол бас их гоё байна. Ер нь бол Alpha Zone төслийг бол нэлээд анх одоо суур тавигдсанаас хойш ер нь сонирхолтой. Яг гэвэл манай хүүхдүүд энэ орчин сургууль сурдаг болохоор нөгөө орчлонгийн ойрхон одоо хажууч гэдэг юм уу тэр нөхцлүүдээр одоо нөгөө байраа солиод шинэ байранд орохдоо гэл ер нь хайж эхэлсэн л дээ. Хамгийн тохиромжтой байрал нь Alpha Zone гэж санагдчихсан. Яг гэвэл одоо ч төгсрөл өөрөө айгүйх гол асуудал болдог болсон байна тий. Тэгээд энэ дэлгүүр орсонч тэр хүүхдүүдэд өглөө хүргэж өгөх авах гэдэг чинь өөрөө нөгөө маш их хугацаа зарцуулаад байгаа болохоор энэ асуудлаа ер нь яаж шийдэх вэ гэдэг дээр л одоо хүртэл ингээл байнга л бодож байгаа тийм. Бидний бас нэг анхан төлөвлөжсэн зүйлүүдийн нэг нь энэ эндээс байр аваа сонгож авч байгаа хүмүүст зориулагдсан та бас үр ашигтай авах хэрэгтэй гэдэг нэг гэр бүлдээ цаг зав аваа зарцуулъя, өөрийн бизнестэй ажилдаа цаг зав аваа зарцуулъя, за магадгүй хоббигоо ч их сайжруу хөгжүүлэх боломжтой гэдэг чинь. Тэр нөгөө одоо хотод байгаа нийтлэг одоо нөгөө том асуудал бол ер нь нөгөө төгжрэлтэй. Тэгээд ерөөсөө хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон байх, ядралтгүй байх гэдэг л их чухал болчиход байгаа шүү дээ. Alpha Zone төслийн маань одоо ерөнхий концепт нь яг ямар зорилготой анх одоо баригдсан. Бид нар хамгийн түрүүнд ярьж байгаа зүйл бол энэ интерьерийн шийдлээ. За яг нөгөө Alpha төслийн барилгууд маань яг юм зөв дөрвөлж юм уу? Та одоо харуул манай барьч яг л юм зөв өнцөгт дөрвөлж юм уу? Гадны экстрээр. Ийм байхаар дотор интерьер буюу өрөөний зохион байгуулалтууд маш зөв гарч ирдэг. Одоо бидний нийтлэг байдаг тавилгууд тий тэг өрөөний нөгөө нэг одоо юу гэдгийг хэрэггүй булан тохоо баг гэдэг ч юм уу зай талбайг ер нь бол ашиглалтыг бол давуу тал болгож байна ярьдаг. 6 блок. Тий нийтдээ 6 блок 490 айлт зориулсан. Тэгэхээр нэг блоконд дэдэ айлттай гэсэн үг байна. 83 айлт байгаа ший. 83 айл. Тий. Метр квадратуудын сонголтууд нь ер нь хамгийн жижиг нь 66 м2 2 өрөө байрнаас эхэлдэг. Дээдл нь 183 та 5 өрөө хүртэл 14 төрлийн сонголт бий. Байрлалын хувьд бол бас нөгөө ийм арттай ойрхон ч гэдэг юм уу те. Яг одоо миний төсөлөөр энэ авч нөгөө хүн болгоны явдаг зам дээр байна. Тэгээд баг одоо нөгөө кино театр ингээд хоолны газрууд ч гэдэг юм те. Тоглоомын төвүүд мөвүүд гэл бүхэл газруудын бас их одоо ингээд зохицоороо байгаад их шиг нэг хараад байгаа. Тэгээд бид нар одоо яг төв зам дагуу 2 давхар Alpha Community Center гэдэг бодлоо үйлчлэгээний талбай байгуулж байна. Энэ нь одоо яг танд хэлж байгаа шиг бидний бэлтэржүүлэх танхимтай, хүүхдийн өдөр өмжүүлэхтэй. Тэгээд нэг кофе уугаад зуучин, хоолнд орчин гэдэг ч юм уу, имий сан, дэлгүүр гэдэг энэ яг энэ бол нэг хотхонд байх зүйл ч гэсэн төвлөрсөн нэг талбай дээр нэтрахч. Та нэг хотхноос ойрхон явж. За тэгээ бусад зүйлсүүд байгаа тийм. Ер нь 5 минутын зайтай M-Art маань байгаа, энэ кантон байна. За ингээл ерөөсө 5-10 минутын зайтай хотын төв, цэцэрлэг түрээл ингээл байгаа эхэлж байна. За удаагаас нь бас нэг танилцуулж байгаа юм нь Alpha Zone-ын community center нэг community гэдэг үгэндээ бас автаад ийм shared office-тоос болж байгаа. Магадгүй одоо нэг ийм team meeting хийдэг ч юм уу тийм. Эсвэл нэг хүүхдүүд маань одоо энэ орчлон сурж байгаа ч гэсэн хичээлээс босод цагаараа нэг хичээл номд автах тийм. Хөршийн харилцаа сайжруулах гэдэг ч юм уу. Энэ бүх зүйлүүд бид нар нэг тийм shared office, shared room-ууд бас бэлдэж байгаа. Барилгын маань дотор одоо юу гэдэг нөгөө бүтэц гэх юм уу те одоо юу гэдэг юм бэ одоо ханны зузаан ямар одоо зөв барилгын материалууд ашигласан бусад барилгуудаас давуу талтай зүйлүүд нь юу байгаа вэ? За одоо яг нөгөө түрүүн бас дурцтай бид нар нэг юм интерьерийн давуу талтай гэж ярьчихсан. Энэ дээр бас яг нэмэлтлэхэд нөгөө 100% бүрэн зүтгэмэл барилга буюу чанар эзэл талдаа бас нэмээд анхаарч байгаа гэсэн. Манай дээр болохоор таны өрөө орондын хааныг хүртэл бүгдийн зүтгэх. Тэгэхээр энэ бол нөгөө дуу чимээ за тэгээд улаан алдалт гэх маш олон давуу талыг бас үүсгэдэг. Тэгээд одоо хоёлаа бас 18 давхар гарч ирсэн байгаа. Тэгээд ингээд ер нь бол цонхны харууд нарны тусгал гэдэг ч юм уу эдгээр бүх зүйлүүд л ер нь бол нөгөө хийцэл талаас яригдж байгаа. Тийм. Ер нь нөгөө ингээд суусан чи араас нарт төнөө тэгэл ингээд ер нь бол гэрэл ингээд өрөө ойгоо тод гэрэлтэй байх нь бас гоё юм байна тийм. Одоо яг нөгөө нэг юм барилга талаас бол бид нар бүхэл зүйл хүний нэг юм асуудлыг шийдэж байж байгаа. Тэгэнгүүт яг нөгөө хэрэглээний явцад гарч ирж байгаа бас зарим нэг
одоо давуу талууд үүсэж байгаа. Ер нь та хальж байрыг авсан бай бид нэр ер нь бүрэн нар үзэж байгаа. Ер нь урхаа улаан нарнаас сүлэл үзсэн нарыг хүртэл үзнэ. Тэгээ нөгөө өөр хоорондоо сүлж байгуулсан учраас энэ нарны тусгал сайн орж ирж байна гэсэн. Одоо тэгэхээр бас нөгөө та бидрүүлээс нэг юм сурагч хүүхдүүдтэй байна те. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ч юм бас байгалийн гэрэлт хичээл номоо хийх сурч хөгжих нь бас их чухал те. Нөгөө нүдний хараа модгох зүйлэл бас зүйлүүд байд юм лээ те. Яг ингээд одоо өдрийн гэрэл ч юм уу те чийдэн бахаар бас хараа мараа моддаг гэдэг ч юм уу тийм зүйлүүд нь болдог. Тэгэхээр бас энэ талаасаа ч гэсэн манайх нэг давуу талын нөгөөд байгаа юм уу? Энд сонгох бас нэг шалтгаан болоод байгаа юм. Сонгох нэг шалтгаан болж байна. Өөрт чинь нэг шалтгааны нэмээд гэхээс ер нь хамгийн гол шалтгаануудын нэг чинь тэгээд ер нь бас энэ нар үздэг байдлыг чухал юм байна гэж би саарсан л та. За, Альфа-сан төслийн маань барилгууд чинь нэг блок нь 22 или 23 давхар барилгууд байгаа тийм. Одоо тэгэхээр яг бэлэн бөгөөд худалдах боломжтой байрнуудын метр квадратын сонголтууд бол өмнө мэдээллүүдийн талаар мэдээлгүй. За одоо ер нь бол бид нэр яг дундаж 82-тай, 95-тай, 103-тай одоо энэ байгаа. 103 тий. Тэгээд 183-тай гэсэн юм 5 өрөөнд байна. Тэгээд сонголт үлдсэн. Метр квадратын үнэлгээ нь болохоор давхраас хамаараа 6 сая 700-аас 7 сая төгрөгийн хооронд. Тэгээд өөрч өгж байгаа энэ мэдээлэл ч гэсэн энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас хүрвэл та бүхэн маань энэ сарын буюу 11 сарын 16-нд манайх альфа зон төсөл дээрээ тийм альфа тестинг гэдэг эвент хийж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн та бас ирээрээ тий та бүхэн бас ирээрээ гэж урьж байна. Тэн дээр очиод тэнд ирсэн усуд ямар мэдээллүүдийг бол одоо бүгдийг нь авч болно үүний мэдээлэл. За тэгээд ер нь бол боломжтой бүх байруудыг бас үүсэх юм. Орж өөрсдөө тий талаас нь үзэж болно шүү. Би бас өөрийн нөгөө цуг сонирхож байгаа найзуудаас санал болгоё. Тэгээд за баярлалаа. За баярлалаа.